Hi. Хацаалны уянгаа байна. Нарда хөрх ястмэлхий байна уу? За одоо яах гэж байгаа юм бэ гэх юм бол энд булганы тарих нугаснууд байна. Тэгээ энийг маргааш патологи лаб руу явуулах гэж байгаа. Тийм болохоор энэ гэрэл шүү дээ. Энийг хэдүүлээ зүсэж яг ингээ гоё патологи лабд явуулахад бэлтэн. Заяа. Тэрийг ингээд яаж зүсэж харуулъя. За эхлээд бэлийг өмсөе. Тэгээ энэ одоо ингээд 10% формалинд байгаа байхгүй юу? 10% формалинд байгаа. Тэгэхээр амар үнэртэй. Тэгэхээр бас 2 давхар маск зөөн. Бараг үсээ боон. Бараг үсээ боон шүү. Oh, no, you're gonna cut that. Cut, yeah. Formalin smell. Can you check the cell number? When we inject to the PQR 620, what cell number we injected? 10K or 5K? Okay. Oh, sure. 10K? 10K, right? Okay. So I already labeled the sample. I'm going to send this one to your email. Okay. Yeah. See if the file fits. Okay. The images. За маска зүүн. Тэгээ тархийг зүсэхтэй болохоор миний тархи зүсэгч хаана байна? Энд байна уу? Тархины зүсэгтээ энийг ашигладаг. Одоо яг ингээ хулганы тархины хэмжээтэй байгааз. Тэгээд энийн тархиа байрлуулж агаад дундуур нь хутга хийгээд хутгалыг скальпел гэдэг шүү дээ. Бритг шиг юм хийгээд ингээд зүсчдэг байхгүй. Яг юм хавтгаа зүсчээж яг тэр хавтгаагаараа дараа нь патологи лабд очоод тэгээд тэндээ ингээд 5 микроноор зүсээд тэгээ надад ирнэ штэ тий. Тэрийг харуулах гэдэг байгаа байхгүй юу? Одоо би чи нөгөө нэг гоё хурдан компьютертэй олцсон болохоор ингээ ойр ойрхон бичлэг оруулж штэ. Гоё гастай. За би одоо юмнуудаа бэлтнэ. Тийшээ яваад аваад ирье. Энийг хийдэг байхгүй юу? Энийг одоо кассет, тишүү кассет гэдэг. Нэг шийгээл яг энэ дотор хийгээд энд нь лейблинг гэж тишүүнийхээ нэрийг бичээд тэгээд энэ бэлтэн. 35 сампл би явуулна маргааш. 35-ын лейбл хийгээд заяа. Энд дэр зөвхөн харандаагаар лейбл хийн. Яг гэвэл дараа нь энэ чинь тэд нар нөгөө нэг лагаар парафин хийх гэж парафинаар нөгөө бэхжүүлнэ штэ. Тэгэхээр бусад үзгүүд арилчин тэгэхээр харандаагаар л бичин зөвхөн. Гайхамшигтай.
Одоо заавал ингэж төгжих хэрэггүй. Зүгээр лейблийн хийчих болно дөө. Газ лейблийн хийчих. Миний яган харанда хаан байна. Энд байна. Ингээд HD 5K C1 M1 1 Шин нарийн харандаа байх хэрэгтэй доо. Энэ дээр юм болов уу? За ингээд лейблээ хийндээ. Энд чи хулганыхаа кейжний number, тэг хулганыхаа өөрхөн number-ыг, тэг тарихных нь аль хэсгийг ингээд бүгдийг дугаарлаж байгаа байхгүй. HD5KC1 M21 Окей. За HD лейблийн хийсэн. Одоо тэгэхээр надад том юм контейнер хэрэгтэй. За ямар ч нэг хариуцсан сав аваад ирлээ. Энд формалин дүүргээд тэгээд хийн шүү зэ. I don't think I will get it. I told you, even though my No, because my project is not fixed. It is just like I told you even though my project published sooner than you, your name will be in it. I want a co-first author, not a co-author. Oh, you're so greedy then. You're so greedy then. Greedy. Greedy? Yeah. No, no greedy. It is a co-first. What to do with the co-author? I don't know. Co-first author. Like every paper have 2, 3 co-first author, right? Mm-hmm. BBC. That is what. Our paper is very important. You So- help me in so- my project, you will be co-first author. So you will do my molecular biology work for me. Yeah. Yeah. That's how you claim your name. It's not like just by telling you. I'm telling you I will do all your experiments. I know. I told to Tamra that one. I told her. And she telling you. Yeah. So if I have a nice work, then you will be co-first author in my project. Say it in paper. Are you happy with that? Oh, Why? Because my work is going well? huh? Because my work is going well? No, you will have targets and you have to study the targets. Yeah. Yeah, I'm waiting results. Then I will have. Study the targets, and then
Яамасгүй. We can do it together. Манай хүн миний ажлаас туслалцаад миний пейперт нэрээ нэгээр оруулъя, хамт оруулъя л гэд баярлалаа. Баярлаад байгаа юм уу? Before I leave this lab, I want three paper. Don't leave. Yeah, you also three minutes. Okay, let's do it. Yeah, we have to share our papers. Then we can do fast and have more claims. Of course. Yeah, because we are the only postdoc here. Энд PBS гинэ. Энд жоохон ганцхан нэг үү? За та нарт яаж дээрээс харуулах вэ? Ингэж харагдана гэж байхгүй байна. Ингэж харагдана гэж байх уу? Байхгүй байна. Энэ дэвсраар хийнэ гэж байх уу? Байхгүй байна. Эндээс зүчүүлээч. Харагдаж байна. Бараг харагдаж байгаа юм шүү. За, ингээд за нэгдүгээр HT энд байх хэвээр нэгдүгээр холгоо C1M1 энэ тарих вэ тийм үү? За ингээд энийг байна. За ажлын дажгүй юу? Хийжлээ нөө. Толгонуудын тархийг зүсэж байна. Өнөр хол юм уу? Хол идсэн мө? За. За амжилт. Хэд болж байна? Дөрөв 30 гэ буух хаа. Гэтэ өнөөдөр бясалгалтай шүү дээ би. 6:45 гэ буух. За зөнсэй. За амжилт. За таслаарай. За. За ингээд харуулж байна. Ингээд зүсчихэж байгаа. Ингээд зүсээд
Одоо энэ хоёрт хийнэ гэсэн. Эхнийхт нь hindbrain, арын тархин, сүүлийнхт нь forebrain, урдлын тархин. Ингээд 3 хуваагаад 3 зүсмийг хийгээд spinal cord-ыг болохоор ингээд уртааш нь фикс хийхэд тулд ингээд фикс шийдэж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хөдлөхгүй тулд ингэж байршуулж байгаа. Энд чинь зөндөө олон дамжлагаар явна шүү дээ. Тэгэхээр хөдлөхгүй тулд ингэж байна. Дараагийн син 2 энэ 6 хийнэ. Надад менинжисийн давхарга нь хэрэгтэй учраас ингээд менинжийн давхар яаж одоо ингээд зүссэн дараа нь яаж секшн хийсэн менинжисийн давхарга нь харагдахаар тэгж байршуулж явуулж байгаа. Энийг яаж байршуулна тэр чигээр нь л нөгөө хэд чинь юу ягаал парафин эмбэдэ хийгээл тусаж өгдөг байхгүй. Ингээд. Одоо C2 амар формулын өнөр өнөртөж байна. Одоо C2 C1 M2. Нэг ингэж тархийг яаж ингэж гой хуваагаад явуулт юм бол гэд анх мэдгүй л байлаа. Тэгээл өөрөө үзэл судлаад ийм хэрэгтэй байд юм бэ гэж олж байгаа байхгүй юу. Тэгээл та нарт энийгээ би хэлж өгч байгаа байхгүй юу. Нэгийг алгасаад нэг юм нөх алгасаад тэгээд энэ практик шиг юмнуудаа хийж байгаа. Тэгэхээр яг 6 хугагдаж байгаа байхгүй юу. I'm just glad too. You can kind of see this is the one where I ripped the membrane. No. You try to piece it back together? Yeah, but it's like ripped like just on the side of it. So like just. I'm looking at it, I'm like, I'm so oh. desperate for it to take the back of the membrane. It's like the piece I ripped off is so tiny. I'm like, I don't even know if to get this on here if I wanted to. Tape works.
Зэмэрхүү болоо. Ингээд өнөөдрийн шинэ юм сурсан гэж найдаж байна. 4 бака. За өглөө ирээд 5 болгоны гаргалгаа хийсэн. Тэгээд энд ингээд тарих нугсыг ингээд ялгаад авчирсан байна. Тэгээд энэ Nikon ингээд микроскопын доор харуулъя заяа. Хавдар яаж ялгарч харагдаж байгааг харуулъя. Тэр ногоон өнгөтэй харагдаж байгаа чи хавдар байхгүй. Одоо бидний эс чинь GFP гээд гений инженерчлэл хийсэн GFP гээд ногоон өнгө харуулдаг эс байхгүй. Тэрээс хүний зүгээр хавдар эс бол ингэж ногоон харагдахгүй л дээ. DNA-д нь GFP-ийн юу өнгөөр GFP ураг ялгаруулдаг тэр секвенсийг нэмээд өгсөн гэсэн үг. Тэгэхээр ингээд харагдаж байгаас ногоон өнгөтнүүд нь хавдар. Тэгээ зүгээр Is it big? Is it big? Yeah. See? Oh wow. I can show you here. That's the mid one. Made from first one. Big one, right? Yeah. That was big. Yeah. За ингээд ийм юм хийж байна да. За яг хавдартай хэсгийг нь одоо би ингээд ялгаж авч байгаа. Микроскопоор хараад this one big. За ингээ ялгаад авцсан хардаа. Ингээд л одоо баг эндээс харагдаж байна. Ингээ ялгаад авцсан хэсгийг ингээ харуулъя. Яг ялгаж аваа. Тэгээд тэгтээ жоохон хулганы эстэй ингээ холилдсон байгаа. Тэр хулганы эс юм бас жоохон юу яа. Remove